Сайн байцгаана уу? Grow Mongolia хамт олон Христтгэл дахин дүүсэн. Өнөөдөр хүртэл Grow Mongolia-гийн эхний 3 жилийн үйл ажиллагаанд оролцсон та бүхэнд үнэхээр баярлалаа. Ялангуяа манай Улаанбаатарын баг, Төв Азийн баг, Булган аймаг дахь үйлчлэлийн хамтрагч нар, Ховд аймаг дахь үйлчлэлийн хамтрагч нар, Дорнод аймагт байдаг, Дарханд байдаг үйлчлэлийн хамтрагч нар болон мишнери буюу илгээлтийн эзэд та бүхэнд бүгдэнд нь талархсан илэрхийлж байна. Америкийн нэгдсэн улсад гэвэл манай удирдах зөвлөлийн гишүүд, мөн зөвлөх зөвлөлийн гишүүд, мөн одоо маш олон сайн мэдээ, залбирлын алхаа гэдэг олон зүйлд оролцсон хүмүүс бол байдаг. За тэгээд Grow Mongolia байгууллага маань үүсгэн байгуулагдаад 3 жил болсон байна. Тэгээд 3 жил болохдоо бол маш олон төрлийн хэвлэл гаргасан. Энэ манай эхний 1 жилийн ойн дээр гаргасан ном тохиомол байж байна. За бид нар бол дагалдуулалттай холбоотой Operation Timothy гэдэг Тимот дагалдуулалт гэдэг ном сургачиг гаргаад энэ чиглэлээр сургалтыг олон аймагуудаар нэг бүрчлэн яваад хийж байгаа. За залбирлын алхаа гэдэг ном сургачиг байж байгаа та бүхэн мэдж байгаа. Бид нар аймаг нэг болгон хийгээд аймаг нэг болгон залбирлын алхааны хөтөлбөр явагдаж байгаа. За бид нар бурхантай авирах алхмууд гэдэг англи хэл дээр Steps to Peace with God гэдэг энэхүү сайн мэдээний ном тохиомлыг бас монгол хэл дээр нь гаргаад олон сайн мэдээний байгууллагуудтай хамтраад хэдэн 10,000 ширхгээр нь Монгол улсад хараагаад Христийг мэдэхгүй байгаа монголчуудаа Христийг мэдэхэд нь мөнхийн улсад орох хувь тавилан боломж байгаа шүү гэдгийг таниулаа явж байна. За тэгээд 3 зүйлээр төвлөрье гэж утсан. За Grow Mongolia маань өөрийн гэсэн ийм номны хавчурахтай болсон байгаа. Тэг манай Grow Mongolia-гийн багийн гишүүн болгон хамтрагч нар илгээлтийн эзэд бас Grow Mongolia-гийнхаа энэ номын хавчургыг аваасаа гэж хүсэж байна. Манай 3 жилийн ойн бэлэг байгаа. За дээрэс нь нэмээд Grow Mongolia байгууллага маань Монголын 8 газар баазтай болохыг зорж байгаа. За тэр 8 газар нь юу вэ гэхээр Улаанбаатарт 2 бааз, Булган аймагт 1 бааз, Хөвсгөл нуурын орчимд 1 бааз, Баян Уйлгийн аймагт 1 бааз, Булган суманд 1 бааз, Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хар хорин хоттой 1 бааз, Дундгов аймагт 1 бааз, тэгээд Дорнод аймагт 1 бааз та болох тийм төлөвлөгөөтэй залбиралтай байж байна. За яагаад энэ чухал юм бэ гэж тийм ээ? Яагаад бидэрт бааз хэрэгтэй юм бэ? Яагаад бид нар баазын төлөө залбирж байгаа тухайга товчхон хэлье гэж бодож байна. За бааз байхын шалтгаан нь хэрвээ тухайн үед Чингис хаан 800 жилийн өмнө Монголын овог нэг болгоныг, овог аймаг нэг болгоныг нэг бүрчлэн өөрийнхөө игнэнд оруулаагүй байсан бол хэрвээ Чингис хаан тэр тухайн том байлдан дагуулаа хийхдээ улс нэг болгоныг урт удаан хугацаанд хэрхэн удирдах байлдан дагуулах уу гэдгээ зорилготойгоор хийгээгүй байсан бол амжилт хүрэхгүй байсан. За өнөөдөр дэлхий дээр бол хамгийн хүчрхэг байгууллага 2 байдаг. Эдийн засаг, санхүү мөнгө, Их Британи улстай газар нутгаараа бол Английн хатан хаан бол асар том байгууллагыг удирддаг уу, асар их хөрөнгөтэй гэж яригддаг, үзэгддэг. Нөгөө нэг байгууллага нь бол Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах юм. Дэлхийд дээр хамгийн том, хамгийн хүчрхэг байгууллага бол Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах юм. 5 сая гаруй хүн амтай, цэргүүдтэй, одоо боловсон хүчинтэй 5 сая гаруй дэлхийн хамгийн олон оронд өөрийн гэсэн баазтай. Тийм учраас Америкийн нэгдсэн улс зөвхөн тэр нөгөө сүр хүч гэдэг утгаараа, аюулгүй байдал гэдэг талаараа биш. Цаана нь өөрөө маш их тийм сүнслэг агуулга, сүнслэг үйл ажиллагаас явж байгаа. Америкийн нэгдсэн улсаар дамжуулаад хичнээн олон газар, Америк мишнери хүмүүсээр дамжуулаад хичнээн олон газар сайн мэдээ тархсан билээ. Тэгэхээр Grow Mongolia үйлчлэл маань залбираад Улаанбаатарт байгаа багийнхантайгаа, Төв Азад байгаа багийнхантайгаа, Америкийн нэгдсэн улс даяар байгаа багийнхантайгаа залбирсны үндсэн дээр бид нар бол Монгол улстай эхний ээлжинд 8 баазтай болъё. Энэхүү 8 баазаараа дамжуулаад бид нар Америкийн нэгдсэн улсаас болон дэлхийгээс мөн Монгол улс дотроо Монголынхоо бусад орон нутгаас 500 багийг хүлээж авдаг. 500 сайн мэдээний багийг хүлээж авдаг тийм хүчин чадалтай болох сонирхол байж байна. За өөрөөр хэлэх юм бол бид нар Улаанбаатар Монголынхоо 21 аймаг 330 сум
Улаанбаатарынхаа 9 дүүрэг 200 гаруй хороо буюу ерөөсөө Монгол улсын хүн ам хамгийн доод нь 500 буюу түүнээс биш байгаа бүх газар нутгуудад нэг гэр чуулган юм уу эрүүл чуулган байгуулъя гэсэн бодолтой байж байгаа. Тэгэхээр бид нар бол өнөөдрийн хүртэл эрүүл гэрийн групп ямар ач холбогдолтой байдаг вүлээ? Эрүүл чуулган ямар ач холбогдолтой байдаг вүлээ? Гэр чуулганаас өнөөдөр аль хэзээний мега чорч болсон хичнээн олон сүм чуулганууд өнөөдөр Монголд байгаа үлээ. Бид нар аль хэзээний 100 гишүүнтэй, 1000 гишүүнтэй, 2000 гишүүнтэй хичнээн олон монгол чуулган саяны 30 жилийн дотор бий болов. Тэгэхээр Grow Mongolia байгууллага маань Grow Mongolia гэдэг нэрийн төлөө биш. Сайн баяр гэдэг нэрийн төлөө биш. Эсвэл бидний энэ хүү байгуулах гэдэг аль нэг 8 баазын аль нэг удирдагч юм уу хамт олонны нэрийн төлөө биш. Зөвхөн Есүс Христийн нэрийн төлөө. Зөвхөн Есүс Христийн агуу захирамжийг биелүүлэхийн төлөө. Матай 28:18-аас 20 дээр байгаачлан бид нар залбирдаг. Бидний залбирал бол Матай 9:37-38-ын дагуу, Лук 10:2-ын дагуу ургацын эзнээс ургацын ажилдаа явуулахыг гуй гэж хэлсний дагуу бид нар гуймаар байна, бид нар хаймаар байна, бид нар тогшмоор байна. Тэгээ үнэхээр Христэд ахын дүүсээ манай Grow Mongolia байгууллагын хамт олонтой хамтрагч нартай та бүхэн хамтран ажиллаараа бүгдээрээ хамтдаа залбираад бүгдээрээ хамтраа хичээгээд Монгол даяар Grow Mongolia-гийн 8 баазыг байгуулад улмаар энэ хүү 8 баазаараа дамжуул 500 багийг хүлээж авдаг, 500 багийг босгоод илгээдэг. Тэгээд цаашлах юм бол бид бүхэн Хойд Солонгосыг, Сибирийг, Хятадыг болон Зүүн Өмнөд Азийг, Төв Азийг тэгснээрээ цаашаа Дундад Аз хамгийн сүүлд нь еврейчүүдтэй, израильчуудтай бид нар сайн мэдээ тарах боломжтой юм уу? Ингээд Grow Mongolia-гийн 3 жилийн ойн дээр Grow Mongolia хамт олондоо хамтрагч нартаа бас хамтран аюулчилдаг, залбирдаг, илгээлтийн эзэдтэй мөн Grow Mongolia-гийн удирдах зөвлөлөөс ахуулаад зөвлөл бүх хүмүүстэй 3 жилийн өмнө хүрэж байна. Тэгээд 3 жилийнхаа энэ хүү он дээр Grow Mongolia дараагийн 18 сарын төслөө танилцууллаа. 8 бааз. Тэгээд цаашлах юм бол хэдүүлээ яг өнөөдрөөс 9 жилийн дараа 2024 он байж гин 2033 он. Яг 9 жилийн дараа гэхэд Монгол улсад 500 чуулган тархицсан. Бүгдээрээ эрүүл чуулган, бүгдээрээ зөвхөн Библийн дагуу байдаг тийм чуулган байхыг хүсэж байна. Тэгээ үнэхээр Монголд бидний байдаг тэр үнд зүйл бол эв нэгдэл байдаг. Үнэхээр Христ ахын дүүсээ бүгдээрээ эв нэгдэлтэй байцгаая, хайр дотор байцгаая, анхны хайраа хизээч мартахгүй байцгаая. Тэгээд Монгол улсаа үнэхээр Христ итгэлтэй болгоод улмаар агуу захирамжийг цаашаага эргэн тойрныхоо улсуудаа, тархсан монголчууд байгаа бүх орнуудаа явуулъя гэж уриалмаар байна. Grow Mongolia 3 жилийн тэгээ 3 жилийн мэдлэгээ та бүхэндээ хүргэлээ. Баярлалаа та бүхэндээ. Өнөөдрийн хүртэл залбирсан та нартаа баярлалаа. Үргэлжлүүлэн бидэртээ залбираарай. Матай 9:37-38, Лук 10:2. Ургацын ажилчдаас ургацын ажиллаа явуулахыг гуйцгаая. Эзэн Есүс Христ та бүхнийг ивэж өрөх болтугай. Баярлалаа та бүхэндээ. Амен.